санаа бүхэн цэцний өсөлж болгон гэрчлийн цагаараа дахин уулзж байна. Энэ удаад оюун жимгэгч агуу бурхныг алдаршуулан гэрчлэгээр хурж ирсэн байна. За, оюун жимгэгчийн гэрчлэлийг хүлээж авах юм хоёлаа бурхны үгээр томхоглъё. Бид гэрчлийн үг болон хурганы цусаар сатаныг ялсан юм аа. Амен. За, тань дээр бурхан ямар гайхалтай ажлууд хийгээд ямар одоо эдгэрэл чөлөөлт одоо гайхалтай зүйлсийг хүлээж авсан юм бэ? За баярлалаа. Та бүхэнтэйгээ гэрчлийн цагаараа 2 дахь удаага уулзах чадаа баяртай байна. Тэгэхээр яг энэ газар эзний ямар агуу, ямар гайхамшигтай бас бидний амьдралд үнэхээр яг өөрийнхөө сүнсээр дамжуулан ямар эдгэрэл чөлөөлөлт хийдэг юм бэ гэдгийг гэрчлэхээр энэ сууж байгаа үнэхээр бурханд талархъя. Амен. Үнэхээр бидний бурхан бол агуу гайхамшигтай нэг юм байна. За тэгээд одоогоос 2-7 хоногийн өмнө бүтээн сайнны цуглаан дээр би номлолын дараа тэр үед хэд хоног дараалан толгой маш их өвдсөн байсан. Тэгээд ерөөсөө ингээл өглөө босч ирэхдээ яг л энэ баруун талын толгой ингээл лүк гэл маш их өвдөжсэн. За тэр толгой өвдөжсэн зүйлс нь болохоор бас мэдээж миний хувьд бол бас хэд удаагийн гэмтэл авч ирсэнтэй холбоотой. Тэгээд тэр залбируулах үедээ бас нэг зүйл нь болохоор бас сүүлийн хэд хоног тухайн үед яг тэр залбируулах үед бурхныг ингээ магтах гэхээр ерөөс ямар ч хүчгүй аманд ямар ч магтаал үг орж ирэхгүй яг тийм ингээд ам ерөөсөө ингээд нэг тийм хүлэгдсэн юм шиг байгаа гэсэн баггүй юу. Тэгээ яг тэр номлолын дараа эдгэрэл чөлөөлөлтийн талаар яг залбирч хахад би гараад толгойнхоо талаар бас тэр залбирч чадахгүй байгаа байдлынхаа талаар залбируулсан. Тэгэхэд ариун сүнсээр дүүрээд яг ариун сүнс миний дотор ажиллаж явах яг тэр үед амар мухай хашгираа миний дотроос гарсан. Бүр 3 удаа тэгж айгүй хүчтэй тэр ашгарах тэр хүчтэй тэр муу сүнсний тэр орилон гараад тэгээд яг тэр гарч явах үед миний биеэр ингээд зүс шивж байгаа юм шиг тэр ингээд нөгөө яг энэ цахилгааны гүйдэл гүйж байгаа юм шиг тэр зүйлсүүд ингээд биен дээр мэдрэгдэжсэн. Тэгээд тухайн үедээ би цуглаан тарчаад чөлөөлөгдсөний дараа өөрийнхөө нүдийг бас анзаараагүйсэн. Тэгэхэд яг ингээд гэртээ очиод ингээд харахад нүдийг ингээд тойроод ингээд цусан цэгнүүд ингээд бас ингээд бий болцсон байсан. Бүр ингээд арьсан дээгүүр ингээд тойроод тэгээд тэр сүнс бол маш мухатай гологдлын сүнс надаас гарсан. Яг мэдгдсэн. Тэгээд энэ тэр номлолыг сонсохоос өмнө би ховчлон бас бурхантай ингээд ариун сүнс дотор ингээд хуваалцаа сууж хахад гомдлын сүнс үнэхээр тэр миний дотор бүр ингээд хүүхэд ахуй наснаас бүр жоохон багт ингээд нөгөө тэр гомдлын сүнс нь өөрийнхөө нөгөө үүд хаалгыг нээж өгөө тэрийг ажиллах тэр зүйлсүүдийг ингээд нэгэд өгсөн байгаагаа өгцнийг олж харсан. Тэгээд тэр гомдлын сүнс ажиллахтайгаа зэрэг бас айгүй тэр сүнс яаж ачилдгүй гэхээр одоо ингээд бүр халиваа юм ингээд том болсон хойно насан турсан хойно ингээд юмыг ингээд голдог болгодог. Амьдралын бүх талбар дээр ажиллаж шүү дээ. Талбар дээр голдог. Тийм. Тэгээд тэр гологдлын сүнс ажиллахтайгаа зэрэг би өөрийгөө ингээд хувь хүнийх нь хувьд би бэлдрийнхаа хувьд голох бүр наацхын асуудал. Тэгсэн мөртлөө эргэн тойрныхоо хүмүүсийг ээжигээ ч юм уу тий өөрийнхөө амьдралыг ч юм уу ийм сул дорой байх гэж ийм өчүүхэн байх гэж ингэж хүртэл голж ингэж байснараа эцсийн ингээд нөгөө хүн чинь тэр байдал нь бүр ингээд ядуурлал руу хөдөлт юм. За тэгээд тэр ядуурлал руу хөдлөлтөөгөө чинь хүн чинь нөгөө тэр амьдралынхаа төлөө одоо өөрийнхөө хэрэгцээг хангахын тулд ямар нэгэн байдлаар хүн чинь одоо итгэл бишрлээрээ дамжуулаад ажил үйлсээрээ дамжуулаад ч гэсэн тэр хэрэгцээг хангахын тулд хүн чинь ямар нэгэн амьдралынхаа төвшин сайжруулах гэж үзэн шүү дээ. Тэгээ миний хувьд болохоор чинь Иесус Христэд 94 онд итгэсэн. Тэрнээс хойш одоо ингээд яг 31 дэх жил дээр явж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд энэ өнгөрсөн энэ 31 жилийн хугацаанд
30 гаруй жилийн хугацаа гэж ярьж шүү дээ. Ингээд харах юм бол үндсэндээ ингээд тэр миний хүсээд байсан тэр хэрэгцээ, тэр амьдралаа сайжруулах хүсэл ямар ч үр дүнгүй болж исэн. Юу ч хийжсэн. Тэгэхээр ингээд харахад энэ яг ингээд нөгөө тэр хиймэл шүтэн, илэв шид, жатах тэр мэрэг төлөг, тэр зүйлс миний өвгдөө цийжсэн, тэр гэм нүглээр дамжуулан орж ирсэн, тэр хараал тэрний үр дагавар миний амьдралд яг ингээд ажилласаар байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүс магадгүй надаас ингэж асууж магадгүй. Чи энэ олон жил итгэжээд яагаад чиний амьдрал үнэхээр сайжраагүй ингээд өдий хүрсэн гэж тий тэгж асуудаг ч хүн байсан. Яг үндсэнд бол миний энэ амьдралын цаад асуудал нь сүнслэг зүйл байсан юм байна тий. Үнэхээр энэ цаана тэр хараалын үр дагаврууд ажиллаж чөтгөрүүд миний амьдралд орж ажиллах тэр үүд хаалгыг нээж өгөөд тэгээд тэрнээсээ хэрхэн тэр бузар муу сүнснүүдийн эсрэг тулалдах вэ гэдэг тэр арга замыг мэдгүй тэрнийг үнэхээр судалж одоо тэр яаж миний амьдралаар үнэн ирээгүй үннийг олж чадахгүй байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр үннийг олж авах тэр зам дээр үнэндээ би 30 жил тэр сүмүүдэд явж байхад тэр зам дээр очиагүй л ингэсэн үг байхгүй юу. Тэгээ одоо яг үнэхээр энэ чуулган дээр ирээд би үнэхээр эзний үнний сүнс яаж ажилтсан бэ гэдгийг би харж байна. Миний сүнс үнэхээр дотроосоо өөрчлөгдөж үнэхээр энэ дотор сүнслэг өөрчлөлтүүд явагдаж байгааг өдрөөс өдөрт би үнэхээр харж байгаа байхгүй юу. Үнэхээр гайхалтай. За тэгээд ингэхтэйгээ зэрэг магадгүй зарим хүмүүс шууд одоо чи яасан бэ? Одоо чи бүх зүйл чинь тэгээ сайхан болчих юу гэж магадгүй те. Үгүй энэ бол сүнслэг ертөнцид Бурхны үнэхээр бидэнд өгсөн тэр ялалтыг хэрэгжүүлэхэд өнөөдөр амьдраад ингээ Бурхантай хамт ингээд хамгийн гайхамшигтай нь үнэхээр Бурхны үгийг унших ёстой юм байна, тулалдах ёстой юм байна гэдгийг ингэж амьдралдаа тэр үгийг хэрэгжүүлж ингэж амьдарч байгаа нь үнэхээр өрөөлтөө үнэхээр бас ялалтай амьдрал байна гэж хэлмээр байна. Зам дээрээ гараад би гүгэд эхэлсэн юм аа. Тун удалгүй одоо ялалт маань харагданаач гэж одоо тунхаглаж болж юм бид нар тийм үү? Тийм шүү дээ. Сүнслэг асуудал шийдэгдэхэд бол харагдах амьдрал бол гарцаагүй дагаад харагддаг бидэнд тийм. Чөтгөр бас яг энэ зүйл дээр ингээд бидний амьдралыг яг хуучин байдгаар нь хэвэнд нь барих гээд ингээд мэрэж байгаа аахгүй юу. Энийг ингээд одоо би яаж тулалдах уу те яаж эзний үгийг би сэлмийг гартаа авах уу те энэ бүгдийгээ үнэхээр би ингээд номлолоороо дамжуулаад ингээд сүүлийн үед үнэхээр гайхамшигтай номлолууд өгөгдөжсэн. Тэгэхээр те хамгаалтын зэвсэг ингээд довтлох зэвсгүүд үнэхээр энэ бүхнээ яаж хэрэглэхээ мэдэхгүй тийм байсан байхгүй юу. Би хөвчлөлтэй юм ярьж байгаа. Өмнө нөгөө сүүнд явдаг байхдаа нөгөө нэг Эфес намын те тэр нэг хамгааллын 6 зэвсэг ба шүү дээ. Тэрийг чинь ингээл дуулахаа өмсөөл. Бүсээ бүслээл гэл ингээл гутлаа өмсөөл те. Бамбагаа барайл. Зүвт байдлынхаа ингээ хойгийг өмсөөл. Илдээ барайл. Урагшаа Есүсийн нэрээр энэ төр гэд үнэндээ яг цаана ямар сүнслэг хүч ямар нөгөө тэр одоо энэ зэвсгүүдийн цаана үнэхээр Бурхны үг ажиллаж байгаа гэдгийг мэдэхгүй зүгээр л нөгөө нэг амаархан ингээд нөгөө нэг хувцас өмсөж байгаа хүүхчиг тэгж ханддаг байсан байхгүй юу. Тэгэхээр үнэхээр энэ бол үнэхээр тэнгэр газар шиг өөр юм байна. Сүнслэг тулаан бол үнэхээр Бурхны хүч чадлаар Бурхны үг дотор хийгддэг зүйл юм байна гэдгийг гэрчлэмээр байна. Тий. Одоо та тэр хамгаалтын хоёрт дуулгаа өмсдөг те зөвхт байдлын шахаага өмсдөг гэл ингэж байна. Энэ үгийг шууд утгаар хэрэгжүүлж болж байна тий. Одоо тэгэхээр энэ хэрэгжүүлсэн байна. Тий. Тэгэхээр энэ харахаар зөв тий тэгэл гисэн. Гэхдээ нэг юм ам байхгүй. Харин тий. Тэгээ яг тэр ингээд тэр сэлмэн гэдгийг чинь цаана юу яваад байгаа. Тэр үнэн ухаарлаа бүс гэдэг чинь үнэхээр яах ёстой юм гэдэг чинь үнний бүс гэхээр чинь
үнэн байх, хоёр нүүргүй байх тийм. Үнэхээр энэ шашинлаг бус байх. Энэ зүйл ингээ ороо явчихж байгаа байхгүй. Гэтэл энийг хилээд байсан юм байна. Тэр үнний бүсээ гэдээсэн чинь гэж юу? Тий. Тэгэнгүүт эсрэгээр нь зүгээр л үнэнгээл нэг юм нэгээрээ ингэчгээл итгэлээрээ өмслөө зүйлээгээл дуулаг гэл нэг юм өмсчлөө гэдэг. Яасан энэ тэр дуулаг гэд үнэхээр тэр дуулаг чинь найдвар юм аа. Эзэн Есүс Христ энэ дэлхийд ирээд бидний өмнөөс тэ бидний гэм нүглийг үүрээ загалмаа дээр цовдлогдсон насураад дахин амьсан тэр одоо бидний төлөө зурчлан залбирэн байгаа үнэхээр бидэнд мөнх ам бэлдсэн энэ бүх итгэл найдвар чинь тэр дуулган дотор ороо явцсан ойлгохгүй явсан байхгүй юу. За ямар гайхалтай вэ одоо энэ бүгдийг ойлгоод тий энэ үнэхээр одоо бүхний учрыг олцсон хүн гэдэг бол хэрэгжүүлээд ялалтаа авахд бол одоо хамаагүй хэлбэрхэн болж байгаа мэдээж ялалтаа бүр авч үлээсэн байгаач та ярьж штэ. Үнэхээр гайхамшигтай бурхны үгээр ингээ би ч өмнө үнэхээр залбирах дургүй хүн байсан. Залбирах гэхээр л үг ингээ таагдчихад идэг. Тэгээ уул нь залбирах ёстой, бурхны өмнө суух ёстой, Библийг унших ёстой гэдэг мэдээд идэг. Тэгсэн мөртлөө яг тэр зүйлсүүдийг хийх гэхээр ингээд ямар нэгэн байдлаар ингээд дандаа саат гарч ирээд нэг бол өөрөө хүсэхгүй ч юм уу тийм ийм зүйлүүд тулгарч ирсэн байхгүй юу. Ингээд ихтэйгээ зэрэг хүн яах юм ямар ч бурхантай ингээд харилцаа байхгүй болохоор хүн сүнслэг өсөл байхгүй, ялалт байхгүй, үржимс байхгүй амьдарч байсан байхгүй юу. Одоо харин эзний үнэхээр үнэн сүнсээр удирдуулаад үнэхээр үнэн цэвэр зөв номлыг сонсоод ингээд явахтагаа зэрэг ам хэл хүртэл чөлөөлөгдөн штэ. Ингээд ам хэл хүртэл ингээд залбирахтаа, талархахтаа хүртэл илүү нөгөө нэг амьд болж байгаа байхгүй юу. Тэгэхгүй болохоор чинь өмнө нөгөө нэг тэгхэл ёстой гэсэн байдлаар хандахаар эргүүлээд эсрэгээр нөгөө зүйл чинь бүр ингээ хаалт ингээ болоод байсан. Тэгэх ёстой гэд маш удаан хийгээд тэр нь үнэхээр нөгөө ёсчлон болохгүй болохоор нэгтлэр зөвхөрчж гин. За тэгээ яг хуу тэр залбируулахгүй сатааруулдаг янз янзын сүнслэг асуудал уудаж байсан байж болно тий. Тэр зүйлүүд үнэхээр таслагдаж миний амьдралд боттойгоор энэ зүйлсүүд чөлөөлөгдөж энэ дотроос гарах талархал, магтаал, залбирал, эзэн лүү хандах тэр одоо тэр тунхаглал гэдэг зүйл маш чухал байсан юм байна. Тэр юу ч мэдэхгүй, ерөөсөө ашиглаж мэдэхгүй явсан байгаа байхгүй юу. Тэгээд ингээл миний эргэн тойрон залбирдаг, тунхагладаг хүмүүсээс тэр хүмүүс ч гэсэн надад за ингээд оюуна чи ингэ шүү. Энэ үгийг бариад ингээд залбирахаар ингэдэг, яалдаг тэр бүхнийг ингээд бас ингээд надад ойлгуулж хэлээгүй л хийсэн байгаа байхгүй юу. Үндсэндээ яг нэг жоохон ингээд хүн амтны зах зух ярианаас сонсоод тэгсэн мөртлөө нөгөө залбирдгүү талархдаггүй хүн чинь тэр бүхнийг яаж хэрэгжүүлэх нь хэрэгжүүлж чадахгүй шүү дээ. Тэгэл яваад байсан байгаа. Бүтэн үнэн сайн мэдээ хүрээгүй л байсан байгаа байхгүй тий. Яг үнэ. Баяр хүргээ оюун чимээгчтэй өнөхөр Бурхны өрөөлийг хүртэж чөлөөлөгдөнө гэдэг бол өөрөө тэр чигээрээ өрөөл Бурхан таныг чөлөөлөхийг хүсэж чинь чөлөөлсөн байна. Үнний мэдлэг төрнө гэдэг өөрөө тэр чигээрээ өрөөл тий. Ингээд танд Бурхан гахалтай хувьтайлан бэлдсэн байгаа гэдэгт би итгэж байна. Тааш итгэж байгаа бах мэдээж одоо Бурханд талархаж эхэлнэ гэдэг бол яг ялалт авч эхэлсний нэг ер нь маш том тэмдэг байдаг тий. Тэгэлгүй яах вэ? Эзэн бол бүх алдар магтаал талархал хүндэтгэлийг авах зохистой эзэн. Яагаад гэвэл тэр бүх зүйлийг бүтээсэн бөгөөд бүх зүйлийг захиран байгаа агуу бурхан. Тийм болохоор бид нар үнэхээр магтах дуртайч дургуйч бай тэр бол угаасаа магтаал дунд оршдог эзэн. Бүх алдар нь. Амен амен. Энэ бүдийг хийсээр байгаа агуу бурхан алтарш болтугай. Бурхныг эрен хайж байгаа одоо хүм бүр аян чимгэгч шиг гайхалтай Бурхны өрөөлийг хүртэх болтугай гэж өрөөгөөд энэ удаагийн гэрчлэлийг төгсгөж болж байна. Та нэмж хэлэх зүйл байна уу? Баярлалаа. Айсан уу? Байвал нэмжүүлж болж байна тий? Бурхандаа талархаас өөрөө зүрх сэтгэл. Алхаа үнэхээр эзэн бүх зүрх сэтгэлээсээ талархаж байна. Тэгээд Бурхан бидрийг үнэхээр түүнийг ингээд дагсан ч дагаагүй ч ямагт хайрлж идэг. Өөрлөө нэрээсэ гэж хүсэж идэг. Үннийг таньж мэдээсээ харанхуй дотор битгий удаан суугаасаа цаг эзний эрэлт ойрхон байна шүү. Одоо үнэхээр энэ цаг хугацаа охор богино болсон энэ үед түүнийг эрен хайж зөв зам дээр гарч ирээрэй л гэж хүсэж байна. Амен амен. За энэ ч мэгч маань оройлог олон одоо сүнсэнд үнэхээр одоо замыг нээх болтугай. Амен. За дараагийн гэрчлэлээр уулзлаа.
Түр баяр та. Баярлалаа.